Soul Sisters тавтай морил энэ оны төгсгөлд хамгийн үн цэнтэй бэлэг болгон энэ бичлэгээ оруулъя. Өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр энэ баяр гэж юу нь ямар энергитэй байдаг вэ? Энэ үеэр нэгэн онцгой боломж гарч ирд. Бид нэр гэгэрлийн мэдрэмжийг гэгэрлийн ухамсарын түвшинтэй хүмүүс юу мэдэрдэг вэ гэдгийг мэдрэх маш онцгой боломж зурвас нэгддэг юм аа. Энэ тухай ярилцъя. За өнөөдөр та энэ бичлэгээ баяртай сайхан бэлдэж хоолоо хийж гэрээ цэвэрлж явахдаа сонсоорой. Сонсондоо бол хизээч харамсахгүй мөн хүн бүрт өөрт нь анзаарч харж чаддаггүй сохор бүс гэж байдаг. Магадгүй та үүнийг харах болов уу гэж бодож байна. За бидний дотоод байдлын илрэл гадаад ертөнцийн манифест болон гарч байдаг. Нэгэн жилийг амжилттай давсан бид сэтгэл санаа тайвширч уужраад гэрээ чимгэлж хайртай хүмүүстэй талархал болгож бэлэг бэлддэг тийм. За энэ бүх хүмүүсийн дотоод төсөлд манифест хийгдэж одоо бидний мэдрээд байгаа баярын уур амьсгалыг оруулж байна. За баярын уур амьсгал гэж бидний мэдрээд байгаа энергийн давтамжийн үр дүнд эдгээр гадуур харагдаад байгаа гялалзах чимэглэлүүд бидний сэтгэл санаад тайвширсан бидний одоо энэ жилийг амжилттай давсны манифест болгож тэр бодлын үр дүнд гарч байгаа юм шүү. Тэгэхээр л бид нар байнгын манифест хийдэг гэдгийн баталгаа энд харагдаж байгаа юм. За тэгвэл баярын үе яагаад маш онцгой чухал вэ гэхээр бид нэгэн ухамсарыг хуваалцаж амьдардаг ухтай бол нэг гэдгийг мэднэ. Яг энэ үеэр зөвхөн гэр бүл гэлтгүү дэлхийн хүмүүсийн ихэнх нь ихээхэн догтлолтой, хайртай хүмүүстэйгээ уулзсан, баярлсан, тайтгарсан, бие биедээ байгаа зүйлээ өгсөн өгөөмөр байдаг. Уу гашуутай хүн байсан ч он солигдох тэрхэн мөчөд үүнийг мартдаг гэдгийг ойлгож ухаараарай. За 12 сарын 31-ний өглөөнөөс ахуулаад 1 сарын 1-ний шөнө хүртэл танд ухамсарын түвшин өндөр догтлол баяр хөөртэй байгаа энэ мөчийг ашиглаж мэдрэн дээд ухамсарын түвшинд оршиж байдаг хүмүүс юу мэдэрдгийг мэдрэх боломж гарч ирдэг. Манад он солигддоогүй байхад зарим оронд он солигдсон байгаа. За манад он солигдсны дараач зарим оронд он солигдоогүй хүмүүс догтлолтой хэвээр байдаг учраас 12 сарын 31-ний өглөөнөөс 1 сарын 1-ний шөнө хүртэл энэ сайхан өндөр энергийн давтамж долгион үргэлжилдэг юм шүү. Яагаад тэгэхээр энэ баярын уур амьсгалыг заавал мэдрэх ёстой вэ гэхээр таны зүрх бүрэн нээгдэж нэгэнт энэ хүчтэй энерги долгионыг өөртөө тохируулан мэдэрч авч чадвал өдөр бүр уг долгионыг өөртөө тааруулан авахд маш амархан болдог. Та нэгэнт үнийг мэдрээд үзчихсэн болохоор доошоо таны одоо өөрөөсөө ялгаруулдаг үйлдэл долгион буусан ч гэсэн буцаад энэ өндөр долгион дээрээ хурдан ирж чаддгаа гэсэн үг. Мэдрэмж бүрийн долгионыг хэмтсэн зураг байдаг. Уг долгионыг дуу авины долгионыг хэмждэг герцээр илэрхийлэгддэг. Доор оруулж хараарай. Тийм учраас энэ баярын үе бол маш онцгой боломж өгж байгаа үе. Та нэг л мэдрээд авбал дараа дараадаа мэдрэх үүд хаалгач одоо